Алс нутгаас хол 1500 км-ийн наанд ажиллаж амьдарч байгаа Улаанбаатарыг тойрсон аймаг байна, сумдууд байна. Энд амьдарч байгаа дөргөний уугуул иргэд тэнд ажиллаж амьдарч байгаа хүмүүс 91 энэ Улаанбаатар хотын Ховд аймагт дөргөн сумын нутгийн зөвлөл үе үйл ажиллагаа хийж ирж байгаа. Өмнө ч гэсэн хийж тасралтгүй хийж ирж байна. Энэ удаагийн энэ дөрөв цайны соёлын өдрөлгийг болохдоор манай тэргүүлэгчид хоорондоо ярилцж байгаад 90 нутгийнхаа нэг ахмадуудыг ах дүүнрээ нутгийнхаа иргэдэг цуглуулсан. 90 бид хэд өөрснөө цаашдаа яах вэ? Гэр гертэ халуун сав цай тавиа суугаадах юм уу? Кофе уугаадах юм уу? Айлд орохдоор дүрдэг цай хийж өгödөх юм уу? Энэ дөрөвдийн энэ ахан дүүсийн залуучууд, охтууд ирэн цаашдаа яах юм бэ? Энэ цайны соёлоо дамжуулаад нэг уулзцгаая бүгдээрээ ярилцж байгаад ингээ манай Цэрэн надамдах санаачлаад манай нутгийн зөвлөлийн тэргүүлэгч Ахмадын холбооны бас тэргүүн хүн байгаа. Энэ хүн санаачлаа. За дүүнер минь цай ууг гэдгээ арталт нь энэ олон хүмүүс цугларт юм аа. Холыг ойртуулж хоёрыг уулзуулж нэг ийм үйл ажиллагаа зохион байгуулъя гэж санаачилсан үндсэн дээр энд байгаа Чингисийн өргөөнд ингээ та бүгдийг цуглуулсан юм аа. Ховд аймгийн дөргөн сум Тус аймгийн дөрвөд ястай юм ганц сум байгаа. Тэгээд энэ сумын ард түмэн өнөөдөр энэ цайны ёслол гэж үлдэж байна. Тэгээд юуны өмнө эхлээд та бас энэ цай ер нь хаанаас яаж үүссэн, цайны үүсэл соёлын талаар бас ярьж өгч. За цай гэж ярих юм бол цай Хятадаас үүссэн байдаг. Хятадын одоо Сэжүүмүжид ба уул буюу Башаан гэдэг том уул байдаг. Тэнд анх одоо цайны 50 м өндөр ийм хоёр тээвэр бүдүүн мод ургасан байдаг. Тэндээс үүдэлтэй одоо манай эрдний өмнө нийтийн тооллын 3 дугаар зуунд эхэлж үүссэн байдаг. За тэгээд тэндээсээ ингээд дэлхийн нийтээр тархаад ингээд явсан ийм уламжлалтай юм байгаа. Цай үүслийн хувьд бол тэнд. За хөгжлийн тухайд болохоор нөгөө цайны зам гэд байсан. За цайны зам болохоор одоо манай монголоор бол 3 газараар дамжиж өнгөрсөн байт юм байлээ. За Өвөр Монгол, Хягт тэгээд улаан үүдгээд ингээд дамжиж ингэж өнгөрсөн байдаг. Хамгийн төв зам нь болохоор одоо Хятадаас гараад манай энэ Богдуул Улаанбаатарын яг төв хэсэг Богдуулын ард талд Туулгоолын энд өмждөг. Өөрөөр хэлбэл Хятадаас гарсан чинь хамгийн төв газар нь Улаанбаатар байсан. Тэгээд энэгээр дайрсан учраас манай Улаанбаатарын хөгжил цэцгэлтэнд бас их нөлөөлсөн гэж ингэж үздэг. За тэгэл одоо Сибирийн өндөр тэр тал хол газар руу явдаг байж. За баруун талаараа болохоор одоо Ярантын боомор орж ирээд манай ховдоор дайраад Манхнаар тэгээ Харуус нуур дөргөн уус Баяулгий гэдэг ингээ гарсан ийм 3 зам одоо их сурвалжаас орж ирсэн гэсэн. За тэгээ тэндээс болохоор манай баруун монголчууд одоо маш их олон цай гардаг байж тэгээ тэр цайнууд дотроос одоо гүрж ногоон цай буюу дугуй буланд цайг авч хэрэглэх болжээ. Одоо ингээд дугуй бол баруун монголчууд дугуй буланд цайг ер нь ялангуяа настай хүмүүс дугуй буланд цай л гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр энэ цайнд ер нь ямар учир утга байна те? Ач холбогдол нь юу вэ энэ дугуй булантын? Харин тийм яста. Би үнэхээр энэ баруун монголчуудыг энэ дөрөв дугсаатын хүмүүсээ бүр ямар мундаг шинжиж хүмүүс вэ гэж бодож байгаа шүү дээ. Тэгээд уншаа судлаад үзэхдээ зэрэг энэ цай гэдэг энэ эдэнт биологийн идэвхт бодис 8 бодис байт юм байна. За тэгээ янз янзын бодисууд байдаг юм байна, уургууд байд юм байна. Одоо бидний нөгөө глутамин, глюкоз энэ төр гэдэг ерөөсө бүгдэд багтдаг ийм учиртай. Тэгээ би бодож байгаа тэр үед чи одоо 1000 гаруй жилийн өмнө үүссэн байна шүү дээ. 1250 жилийн өмнө. Тэгээ тэр үүссэн энэ цайгаа дандаа л одоо дугуй буланд гүрж ногоон цайлгаа ярьдаг. Энэ одоо ямар учиртай юм бэ гэж судлаад үзсэн чинь маш их олон ариун ийм биологийн идэвхт 8 бодис агуулдаг ийм үнэхээр гайхалтай. Тэр манай монголчууд яаж юм гэхээр биеэрээ дамжуулаад айл цайн одоо хэрэгтэй юм бэ гэдэг ингээд өөрийн болгоод аваад ингээд үйлдэлсэн. Тэгээ энэ бас яагаад гүрж ногоон цай гэж нэрлэж байгаа юм гэхээр бас хятадын их өгшлөн. Тэгээд гүржид аваачд ургуулаад тариад одоо гүрж чинь одоо Аз, Евразийн бүсийн яг дунд хэсэгт байдаг шүү дээ. Тэгээ гүрж ногоон цай гэж нэрлсэн. Тэгээд дугуй булантай байдаг нөгөө хол газар одоо аваа явж хахад эмтэрдэггүй. Тэгээд шахмал байдаг нь уураар шахаж ингэж хийдэг. Тэгээд шахмал байдаг нь одоо өөрөөр Хятадаар Монголоор дайраад бүр Сибирийн нутагт хүртэл явхад ачаалдах ийм одоо
чадвартай гэж үзэж ийм шахмал хийдэг. Гэхдээ энэ болгоныг л манай одоо баруун монголчууд тэр дундаа дөрөв тухсаатнууд ингээд олоод мэдээд өнөөдрийн өдөр хүртэл хэрэгэлдэг байна. За тэгээд тэргээр барахгүй эрүүл мэндийн маш их ач холбогдолтой юм байна. Хүмүүсийг одоо манай дөрүүдүүд тэгдэж шүү дээ. Манад очиж цай уутан гэдэг. Энд бид нар болохоор яах вэ гэхээр за хоолнд орох уу гоё юм болохоор тийм ээ. Тэр цай уутан гэдэг. Тэгээ цайны ард болохоор яадаг гэхээр цай нь өөрөө эрүүл мэндийнх байд юм байна. Харилцаа холбооны хаан эв найрамдах байд юм байна. За хүмүүс одоо нэг нэгэ хүндэтгэхээр одоо манад очиж цай уутан. За одоо хэрвээ сөрөгөөр жоохон тааруухан байх юм бол цай ууж одоо тэрийгэ тайлдаг ийм ёс заншилтай байжээ. За тэрнээс гадна бас цайны энэ эдэг бид нар одоо нэлэх хүүхд нурдаг. За нэлэх хүүхд нураад нөгөө хүзүү цайв энтер нь нураад ирэхтэй зэрэг ямар нэгэн тийм бодис эм танк хийдгүү. Цайныхаа тулам гэж ярьдаг манайхын цайны. Тэгээд энийг ингээд цохоод нислаад гэж ярьдаг. За тэгээд ингээд цохоод нислаа гараад ирэхээр ийм нунтаг зүйл гарч ирнэ. За эннийхээ одоо бүхэл хэсгийг аваад ингээд ялгаж авчаад за тэгээд энэ одоо үлдсэн аяган дээр үлдсэнийг хүүхдийн одоо энэ хүзүү цавинд ингээ хийдэг. Тэгэхээр энэ өөрөө цаана маш их олон бодис агуулсан хий хуугийн дардаг эмчилгээний олон антиоксидантуудыг агуулдаг. Олон уур, глюкоз, витамин агуулдаг учраас тэр нь ангаагаад эдгээд байдаг ийм чадвартай. Тэгэхээр манай монголчууд юу гэсэн үг юм бэ гэхээр тэр дундаа баруун монголчууд дөрөвдөд дугуй болон цайг шүтдэг нь ийм учиртай. Ийм. За тэгээд цайгаа чанахтаа мэдээ цайхан цэвэр ариун тогоон дор ус ерөөсөө цай чинь өөрөө ус бол чандам ирдэн тийм ээ. Усаа хийгээд энэ дугуй болон цайгаа хийгээд за тэгээд цайхан буцалгаж авна. За буцсныхаа дараа манай дөрөвдөд одоо яадаг хөхтэй зэрэг дандаа одоо ийм байгалийн ориг одоо оригинал ийм бүтээгдэхүүн хэрэглэдэг модны ураар цайгаа цогтдог. Ямар нэгэн хүн хордоох тийм зүйл байхгүй. За тэгээ харган юм уу одоо мууда бутраад унтсан дэрсээр ингээд цайныхаа шүүгүүд хийчихдэг. Тий. Тэгээд ингээд дандаа ерөөсөө байгальтайгаа нүүдэлчин Монгол учраас байгальтайгаа зогтсон ийм сайхан зүйл гэж. За тэгээ энийгээ одоо залуу хойч үедээ ингээд уламжлуулаад үлдээгээд яавал урт наслах уу, яавал эрүүл сарвал байх уу, яавал энэ сайхан цайгаа уух уу гэд. Тэгээд хэл шинжилээс одоо шинжлэх ухаанаас аваад үзэхэд дөрүүд ухсаатны уламжлалт цай гэж нэрлэдэг юм байна. Бүр ингээд заншаад ирсэн. Өөрөөр хэлбэл орон нутгийн хүмүүсээ энэ цайг бол өдрийн 3 чанж байгаа шүү дээ. Баруун монголчуудын цайг одоо хоолноос дутхгүй хоол шиг цай гэж яриад байна шүү дээ. Тэгэхээр энэ цай ер нь тэр одоо төв халахыг юм уу цайнаас ялгарч байгаа онцлог нь юу вэ? Одоо цай буцалсан юм чинь тийм ээ таас тэр талаар ярьж өгөөч. За тэгээд ёс уламжил байна бас. Цайныхаа тийм ээ одоо цай хийж байгаа хүн цайныхаа шангаа дээшээ харуулж хийн, цайгаа эргүүлэхдээ баруун тийш нь эргүүлж хийн гэдэг ингээд олон сайхан ёс уламжил байна. Хоол шиг болно гэдэг нь ямар учиртай юм бэ гэхээр тэр дэргөө одоо ус чандам эрдэн дээрээс нь идэ хийцэн. Тэгээд энэ сүү гэд малын гаралтай сүү байна тийм ээ. Сүүнд өөрөө бас 5-6 биологийн идэвхт бодис байна. За тэгээд тэр ямар бодис байх вэ гэхээр сүү болохоор ус байгаа. Тэгээд одоо лактоз байгаа, уураг байгаа. Тэгээ янз бүрийн хүчлүүд байгаа. За ингээд нэгтгэхдээ зэрэг нь эднэр чинь нөгөө хоол шиг цай болно гэж ингэж нэрлэдэг. Маш их юм аагтай тий. Тэр цайны идэг их хийж өгч байна тийм ээ. Тий. Идэг их хийж өгч байна. За тэгээд дээрэс нь бас шар тосоо хийн. Шар тосоо хийхдээ бас энэ шар тосыг хадгалахдаа гүзэнт нь малын гүзэнт хадгалах юм бол шар тос чи өөрөө бас 11 тийм биологийн идэвхт бодис агуулсан байт юм байна. Уншаа судлаад их сурвалжаас үсгээр. За тэгээд энэ цай, сүү, шар тос, за давс хийн. Давс нь болохоор яадаг вөхөр баруун аймгийнхан давстай хоол цай хийдэг л дээ. Тэр нь ямар учиртай юм бэ гэхдээ зэрэг нь хүний булчингийн маас хүч чадал оруулдаг. Манай баруун аймагч нь өөрөө уулархаг нутаг учраас одоо хүч чадал шаардсан тийм одоо ажлууд их хийдэг. Ялангуяа нүүдэлчин монголчууд бол тэр мал хариулж явж байгаа аргал түшээ төгсч гэдэг юм уу тийм ээ. Биений хүчний ажлаа ингэж хийдэг юм уламжлалтай. Цайны судар гэдэг одоо 1201 онд гарчээ хятадд. За тэр цайны судраас ингээд аваад үзэхдээ зэрэг энэ цай гэдэг зүйл чинь эрүүл мэндийн юм ач холбогдолтой, харилцаа холбооны ач холбогдолтой, хил соёлын ач холбогдолтой, хүн хүндлэлийн ач холбогдолтой, хүүхдийг сурган хүмүүжүүлэх ач холбогдолтой
доо гэд ингээ үдсэн байдг юм байна л да. За тэгээд тухайлбал одоо харилцаа холбооны ач холбогдол гэхээр та манад ирж цай уутан гэд урьж авчираад хол ойрын сонин хуваалцч тэр цайны ард мэдээлэл солилцох үйл яваад байна тийм ээ. Тэглгүй яах вэ? Давсаа хийхэр манай нутагт одоо бас одоо сайхан цагаан давс байна. Одоо бас ийм улаан давс гэдэг ингээ байдаг. Тэгээд ингээд цай хийгээд идэ хийгээд сүү хийхээр одоо юу гэдгийг ерөөсөө юу яадаггүй. Грамлж хэмждэггүй. Ер нь их тийм мэдрэмжтэй тийм ээ альва зүйлийг мэдэрч хийдэг өөрийнхөө байгаа байдлаар. Тэгээд цайгаа миний ботход л хүүхэд байхад 3 янзын цай байсан. Тэгээд ээж аав цай чанчаал, ээж цай чанчаал, хэмэр чанчхаа хүүхдүүд хэмэр уугадаг. За арай нэг дунд насныхан болохоор арай нэг жоохон цайны идээтэй тийм ээ. Бас нэг цай одоо цайгаа чанаад давсаа хийгээд шар тосоо хийгээд за тэгээд одоо 50 60-аас дээш өндөр настай хүмүүст болохтой зэрэг өтгөн шаргал одоо жинхэнэ хоолны оронд хэрэгэлдэг одоо асуулаа шүү дээ. Тэгээд цайгаа уудсан тохиолдолд одоо хоол хэрэглэхгүй байж болохоор тийм шим тэжээлэг өгдөг бодисууд одоо энэ тогоон дотор байна. Үндсэндээ бол ус байлаа, идэ байлаа, одоо сүү байлаа, давс байлаа. Тэгээд өөр дээрээс нь нэмээд манай дөрүүдэд хайрсан цай гэж хийдэг. Тэгээд цайгаа сайхан шүүж авчаад тэгээд тийм ээ сүүлний тос юм уу шар тосонд гурал сайхан хайраад тэгээд дээрэс нь цайгаа хийгээд хайрсан цай хийгээд за тэгээд хайрсан цай уусан хүн тэгээд үлдаанаа их сайхан ажил үйлсэн бүтэн сэтгэл санаа өөдрөг байна гих мэтлэнгээр одоо сайхан зүйлүүд байна. Танай дөрвөн сумын нийт хүн амын 99.6% дөрвөд ястан хүмүүс байд юм байна. Тэгээд энэ дөрвөд ястан энэ хүмүүс одоо өөрсдийн ийм онцлог зүгээр нэг уулзъя гэд нэг уулзчихсангүй те нэрээ таны саяны хэлсэнчлэн хоолнд орё гэд нэг ресторанд суучихсангүй та бүгдээ бас энэ нөгөө яс үндэстний харуулсан хувцас эд хэрэглэлээ авчирч тавиад энд нутгийнхаа энэ настай олон хүмүүсийг урьж зарлж суулгаад тийм ээ тэгээ ингэж суулгаад бас зүгээр одоо сум орон нутгийнхаа тухай ярьсангүй энд энэ залуучуудтай үлдэх ийм сайхан өв соёлын асуудлыг ингээд бүгдээрээ сууж байгаад ярьж байгаа нь бас ийм онцлог сайхан байна. Тэгээд та сумынхаа нутаг олны талаар, сумынхаа түүхийн талаар бас товчхон цайтайгаа холбоод ярьж өгч. За манай Ховд аймгийн дөрвөн сум 1954 онд байгуулагдсан. Тэгээ өнөөдрийн өдөр хүртэл яг байгуулагдлаа гэж байгаа нь тэр боловч урд нь оршин тогтоод дөрвөд одоо угсаатан оршин тогтноод ингэ явж исэн. Тэгээд бас ингээд ондооших онцлогтой хувцсны онцлогтой за гутал тоохны онцлогтой госон гэж ярьдаг манайхан цайны онцлогтой хоолны онцлогтой за тэгээд энэ цайгаа зөвхөн цайгаа өгөхгүй шарвин гэж хийдэг манай нутгийнх нь шарвин гэдэг тэгээд зочиндоо хийдэг маш богино хугацаанд хурдан хийгээл нүдэн дээр нь хийгээл ингээ өгж байгаа тэр хүнийг хүндэтгэж байгаа гэсэн үг. За тэгээд одоо манай тэн дээр идэ тавьсан байгаа цутгамл боов гэж ярьдаг. За цутгамл боов гэдэг нь тийм төмөр савнд юм уу модон савнд цутгаж хийдэг тэр боовыг дөрүүдийн цутгамл боов гэж ингэж нэрлэдэг юм байна. Тэгээд насаараа одоотой адилхан айл болгонд орохоор л 5 давхар үетэй тавьдсан шүү дээ. Тэгдэггүй залуу нь одоо 3 үетэй арай дунд насных нь 5 бүр өндөр наснд 7 тэрнээс дээшээ ч гэдэг юм. Тэгээд тэр боовнууд нэг жижиг хэмжээтэй овор багта цагаан сар дууслаа аягандаа хийгээд идчихдэг. За хурим найр дууслаа хуваагаад аваад идчихдэг. Одоогийн амьдралаар бол минималист гэдэм үү тийм байдлаар ингэж хийсэн. Тэгээд одоо идэ будаагаа дагаад одоо тэр өрөм зөөхий хайлмаг юу байдгийг тийм ээ тэр болгоно ингэ дагалдаад явдаг ийм боломжтой байна. За манай дөрвөд ёсонд өглөөний цаг хангаа дэлхийдээ өргөдөг. Тэгээ хангаа дэлхийдээ өргөхдөө зэрэг нь тахмаа хайрхан. За тахмаа хайрхан гэж хэлж байгаа нь одоо юу гэсэн үг вэ гэхээр тахмаа гэдэг үг нь өөрөө тахих шүтэх энэ байгаль дэлхийг хангаа дэлхийг шүтэж малчин монголчууд бид нэр ингэж шүтэж амьдрэх юм хангаа дэлхий минь гисэн одоо энийг шүтэх хүндэтгэх баграх ариун байх үүднээс өглөөний цайгаа тэгж өргөдөг. Өдрийн цайгаа болохтой зэрэг нь одоо тийм ээ өвөг дээдсээ ахмад уурлаа аав ээж бодож өргөдөг. За тэгээд одоо хүн хүний бас 8 зүг одоо 4 зүг 8 зохистой өргөн гэдэг юм. Тэгэхээр эхлээд бол цайныхаа дээжийг тэгж сайхан өргөдгөө. Тэгэхээр хүн өөрөө байгалийн бүтээгдэхүүн байгаль дэлхийн хоёр хамт байна. Бид нар та нарыг хүндэтгэж байгаа шүү гэсэн илэрхийллийг харуулсан байдаг. Тахмаа хайрхан.
Миний унснаар болохоор эхлээд байгаль дэлхийдээ өргөчих. Тэгээд орж ирээд бурхан шүтэн аав ээжтэй залбираад мөргөөд өргөчих. Тэгчээд дараа нь энэ герт хамгийн хүндтэй өндөр настай хүн хэн байна? Тэрийн дөгөөд дараа нь гэрээ эзэн дөгөөд тэгээд зочин гिचтэй өгдөг ийм уламжлалтаа дөрвдөө ёсоо гэж би олж үзсэн юм байна. За өнөөдрийн энэ өдөрлөгт Дөргөн сумаас бас 95 нас сүудрийг зооглож байгаа Цэрэнгуй хамгийн ахмад хүн болж өдөрлөгт ирсэн юм байна. Тэгээд энэ цайны дээжийг Цэрэнгуйд Цай ирж байна танд. Цайны дээж ирж байна. тэгээд нутаг орноосоо хол одоо нийслэл хүрээнд амьдарч байгаа энэ нутгийнхаа иргэдийг энд бас одоо нутаг руугаа гэсэн энэ сэтгэлтэй байх, нэгдмэл нийлж байх энэ ажлыг зохион байгуулж идэх хүмүүс ялч бас нутгийн зөвлөл байдаг. Тэгээд нутгийн зөвлөлийн дарга насан жаргалтанд цайг. За ингээд зочдтой цайгаа өгөө. Өнөөдрийн үйл ажиллагаанд нутгийнхаа ард түмнийг бас хүндэтгэж төлөөлж ирсэн хүн бол Цэдэш сумын засаг дарга иржээ танд энэ цайны. Манай Баруун аймагт бас нөгөө торгоны зам 2 гээд 2019 онд өв соёлын сайхан өдөрлөг болсон юм байлээ шүү дээ. Тэрэн дээр одоо манай Ховд аймгийн сумдын цайны ёслолгээ хийсэн чинь манай Дөргөн сум шииртэй цай гэж хийсэн байлээ. Би уншсан. Би өөрөө тэнд уншсан шииртэй цай гэдэг. Тэгээд тэр цайгаараа одоо тэргүүн байр эзэлсэн гэж би сонссон. Тэгтээ зэрэгэнтэй манай энэ дөрөв уламжлалын дөрөв дугсаатны хүмүүс хүн зочлохдоо хоол цай хийхдээ ямар мундаг бэ гэдгийг тэндээс бас харж болно. Би бод сумаасаа ирлээ. Оо за. Танаа нутагт өвлж намарчаа сайхан бол Сайхан болж гинэ, сайхан болж. Гэхдээ яг нэг жаахан гандуухан юу зүүн намар боллоо. та энэ цайны ёслолд оролцох гэж бүр зорж ирвүү. Гэхдээ би харин одоо манай энэ охин нутгийн зөвлөлийн гишүүн алтан чим гэж байдгийг. Тэгсэн ураа ярьлаа ээжинд нэг юу болох гэж байна. Би орж ирээд надад 2 3 болгон чинь л тасам. За та тэгээд нутгийнхаа ард түмэнд хандаад бас сайхан үг хэлээч. За одоо энэ дэнд хуран цугласан дөрвдийн ард түмнийг сайхан цайны ёслолын уламжил сайхан болж байна өө. Тэгээд охиныхаа урилгаар хэлсээр охин очиж ирж авч авлаа. Тэгээд энд ирээдүйд нутгийн ах дүүстэйгээ уулзаад тэгээд өөрөө нэг дөрвдөө л ойд. Би 2006 оноос эхэлж дөрвдөө л ойсон. Дөрвдэн арт түмдэн одоо түгэх. Түгэн дэлгэрүүлж одоо чийсэн хэдэн шав төрүүлээд би уншаад манай өөрийн охин гоёд явж байгаа. Одоо Улаанбаатарт нүүгээд шилжээд ажил амьдрал оюутан цагийнхаа ажлаас болоод энтхийн хүнтэй суугаад эндээс эхнэр аваад зарим нь гадагшаа аваад буцаж ирээд ингэсэн манай Ховд аймгийн Дөргөн сумын харьяат уугуул суугуул иргэд ямар хөө байдлаар уулзах ах вэ гэдгээ бодож олсон. Үүнээс цааш дөрвөн цайны соёлын өдөрлөгийг манайх анхалж хийснээр уламжил болгоод энэ дөрвөн цайны соёлын өдрийг намартай хийж яхаар ингэж тохирсон байгаамаа. Нутагтаа очихдоо хэдүүлээ нутгийнхаа цэвэр усаар цайгаа цанж ууцгаая. Та бүхэн нутагтаа очиод нутгийнхаа сайхан цэвэр усаар цайгаа цанж
нутгаа орж гарч нутгийнхаа бүтээн байгуулалт энд болж байгаа Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн үйл ажиллагаанд идэвхжүүлэн оролцож дэмжиж ажиллаарай. Үүнээс цааш дөрвөн цайны соёлын өдрөлгийг манайх анхалж хийснээр уламжил олгоод энэ дөрвөн цайны соёлын өдрийг намартай хийж яхаар ингэж тохирсон юм байнамаа. Та бүхэнд баярлалаа. Бид цайгаан чанж байхдаа дээр үеэс нааш одоо 2-3 янзаар чанддаг байсан. Жишээлбэл за эхлээд өглөөрт босоод хөөхтүүдтэй нь одоо манайх нар бол кимэр буюу керм чанаад өгчдөг байсан. За тэр керма чанаад ингээ хөргөө тавьчаад дараа нь дахиад нэг дунд зэргийн одоо тийм сайхан одоо цайгаа чанаад бас хижээл насны буюу дунд насны хүмүүстэй чанаад өгчдөг. Чанаа тавьчдаг. За тэгээд бүр жинхэнэ акта шаргал цай хүний одоо өстой нөгөө бит олон төрлийн витамин, олон төрлийн одоо амин дэмийг орлох цайгаа ахмад настай буурлууд буюу аав ээждээ чанж өгч ингэж одоо бид нар энэ цайгаараа бол энэ өдөр тутмын энерги жил сарынхаа тэнхээ тэвэрийг авч байсан тийм түүхтэй. Ийм учраас энэ цайныхаа соёл уламжлалыг зан заншлыг алдахгүйгээр бид одоо сайхан уламжилж явах хэрэгтэй гэдэг үнд төсөөрийг тавьж бий. Энэ цайны хөдөлгөөнийг санаачилсан юм байгаамаа. онд бол дөрвөнчүүд бидний дөрвөн зан олны дундаас түүхэн жил тохиох болно. Ингээд дөрвөн сумынхаа түүх 70 жилийн ойг бас өгтөн энэхүү арга хэмжээг өндөр түвшин зохион байгуулж байгаа та бүхэндээ бас дахин баярлаж талархаж байгаагаа илэрхийлээд дөрвөн хэмээх айлын эдэс нь олоод бүгдээрээ цуглаж байгаа та бүхэн үнэхээр бас сайхан байна. Би одоо ингээ 20-тай бас улираад ингээ дөрвөн хэмээх айлыг удирдаа ингээ явж байгаа. Мэдээж ингээ аль хэгээ явж байгаа та бүхэнтэйгээ бас магадгүй энэ дөрвөн гэдэг айлын 70 насны ой бүгдээрээ ирэх жил тэмдэглэлийг өнгөрүүлэх гэж байна. Энэ хүрээндээ бид бүгдийн баяр. Энэ дөрвөн гэдэг айл ямар үүсэл хөгжилтөө, ямар алдартай гавьяатай, ямар арт түмэнтэй гэдэг бүгдээр бас хийхээр ингээ зорио явж байгаа. Бид бүхэн бас нутгийнхаа эдэнэ дээж авч ирсэн. Та бүхэнд бас ингээ цөөрөлөө манай хүмүүс амсуулчин. Мэдээж дөрвөн сумын нутгийн брэнд бол ингэнэ хоормог. Ховд аймгаас хамгийн олон нэмэлттэй. Миний хоромог маань одоо жилийн дөрвөн удирдал аль ч удирдал хэрэгжилж болдог. Хүний эрүүл мэндэд нэлээд ач тустай хансан болон ханаагүй өгт бас дээрэс нь эрдсүүдээр баялаг. Тэгээд аль ч насны одоо ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүдэд бүлээсгэж уулгаснаар хаванг маш хурдан ингэж хөөдөг ийм ач тустай ийм ундаа. Дэлхийд дахна ер нь аутизм гэдэг өвчин бол одоо түгээмэл болсон. Үүнтэй холбоотойгоор эрдэмтэд бас аутизмыг эмчлэх эмчилгээнд
ингэний сүү, ингэний хатаасан сүүг ашигладаг болж байгаа. Ийм ч учраас нөгөө Америкийн нэгдсэн улсад 1 кг буюу одоо хатаасан сүү нэлээд үнэтэй $500, $1000 гэж ингэж зарагддаг ийм судалгаач бас байгаа. Би дөрүүдээр нэг ёстой нэг ганц цэвэр ярьчи одоо. Хавангийн Батбар тунгуудачин ааганаас сэлтгээд. За би ажил дээр хэлдэг. Одоо энэ бөхчлөө энэ эхнэр манай амраа багш доктор дэд профессор бид төр нэг сургуульд ажилладаг байхгүй юу. Тэгээ бид төр хоорондоо уулзчаад багш нарынхаа дунд дэвтээ. Зориуд за хоёул нөгөө хэлээр яриа. Тэгэл Хавангийн Батбар тунгуудачин ааганаас сэлтгээд гэхдээ таар хаанхын хэлээр яриад байгаа юм бэ? Наа чи Монгол юм уу гэж асуудаг. Тэгээ энэ юу гэж юм гэхээр бид нар ийм ондоошилтой мундаг хүмүүс байхгүй юу? Өөр ондоошилтой. Хувцсан ондоо. Тийм ээ? Малгай дээл, одоо үч лав шиг одоо юу гэдэг хийлэг госно бүгд ондоошилтой. Иддэг хоол нь ондоошилтой, уудаг цай нь ондоошилтой. Тэгээд хүүхдээ хүмүүжлэн ондоошилтой. Бүгдээрээ ондоошилтой. Хэдүүлээ брэнд гаргая. Орчин үед болохоор бид нэг шарвангийн брэнд гаргаж болох юм байна гэж бодож байгаа. Үзэмтэй. Тийм ээ? Тэгээд ээзгээтэй. Дотор нь самар хийгээд ч гэдэм үү. Чихэр үзэм, бурам хийгээд юм уу. Дөрөв брэнд. Яг болохгүй гэж шарван. Дөрвөн сумын цөөхөн дөрүүд битгэд эвтэй байхтай хүчтэй гэдэг ёроолыг хэлээд ууцсандаа гар хүрье. За энэ бол ууцсанд гад идээд гар хүрэхтэй ууцныхаа зүүн талаас сүүлнийхэн зүүн талаас хутгаа дэш харуулж аваад гал бурхандаа өнгөрөх юута. Энэ бол дээж. За энэний дараа шаан чимгийг бурхандаа өнгөрөх хоошо дээж тавих хэрэгтэй учраас энийг ингээд ард түмэндээ үзүүлээд ингээд бүгдийг нэргүүлээд ингээд бурхандаа тавьж яана гэдэг хүрээ гэдэг ингээд хүрээ ингээд бурхандаа тавья. За өнөөдрийн уулзалт бол ямар ч архи байхгүй. Ямар ч одоо албадлага байхгүйгээр цуглаж бие тус соёлын маш их том асуудлыг хөндөж дөрвөн угсгаатны ёс заншлын нэг цайны соёлын тухай нэрлэг ярьлаа. Энэ ажлыг зохион байгуулж байгаа нутгийн зөвлөлийн дүүнертэй баяр хүргэж байна. Энэ бол бас гоё арга хэмжээ зохион байгуулж байна. Нутгийн зөвлөлийн дүүнертэй бол маш их баярлж байна. Ийм үйл ажиллагаа зохион байгуул, уламжлуулгын болгон явуул гэж яагаад бас талархаж байна. Энэ дөрвөн төснийхөө баярыг тохиолдуулж энэ дүүнэрийнхээ юуг бас нэг улам хийж байгаа ажлыг бас нэг дэмжээ дөрвөн төснийхөө ховцыг бас нэг чулуу ус өв соёлоо бас нэг яахан төсөн дээр ингэж хийлгэж юмсан битээ. Дөрүүд цайг болон дээр үес нарган агта шаргал цай гэдгээр одоо нэлдэг уусанда маш их нэртэй алтан шаргал. Тэгээд одоо дээд одоо ундаа л гэж үгсгсэн брэнд ундаа гэдэг юм уу да орчин үеийн хэлээр юм л юм шиг. Манай хүн чинь одоо бас дөрүүд шаргал цайгаараа бол найз нөхдийнхөө энд одоо амт байдаг хүмүүсийн дунд нэрдэг гарсан юм шиг да бас. Ирэх жилийн ойдоо та бүхэн бас яаж бэлдэж байна вэ? Ирэх жил дөрвөн хэмээхийн айлын 70 жил болно. Тэгэхээр мэдээж энэ хүрээндээ бид нараас орон нутгаас тодорхой төлөөлөлд хүрэлцэрсэн байгаа. Тэгээд нутгийн зөвлөлтөөр хамтран өнөөдрийн үйл ажиллагаанд оролцож байна. Мэдээж ой гэдэг бол тухайн сум орон нутгийн тийм ээ төдийгөөс өдөө хүртэл туулсан зам мөр хугацаа гэдэг олон төлөв байгаа гэдэг бас хэлэхэд бас таатай байна. Тэгээд мэдээж энэ ой хийхин тулд зөвхөн сум орон нутгийн захиранаас гадна ард иргэд нутгийн зөвлөлд хувь хүмүүс албан бол маш олон хүний хүчин чалмаартын үр дүнд аливаа сумын ой байр наадам зохион байгуулж болдоо гэдэгт бас
бодож явдаг. Тэмүүсээс бас манай нутгийн зөвлөл маань энэ дээрээс хамтарч ажиллаад нутгийн иргэдийг ингэж оролцуулж өгөхөд баяртай байна. Ургичлал бурсан үердэж тутхан хайдах буйдаа